Retreat энгийн аяллаас юугаараа ялгаатай вэ? Retreat гэдэг нь англи хэлээр бол ухрах гэсэн үг. Бид нэр ямар нэгэн байдлаар явж байгаа л нэг хэвд автчихдаг. Дандаа завгуудаа автдаг, эсвэл дандаа л бусдыг авардаг, эсвэл бүхнийг хяналтандаа байлгах гэдэг, эсвэл дандаа л нэг бүтээж яадаг, завгүй байж яадаг, тийм ээ, эсвэл дандаа гомдолдог гэх мэтчлэнгээр нэг л цан үлийг давтаад тэр нь дадал болоод тэрэндээ автчихдаг. Юу давтан өвөлдөн тэр нь таны амьдралын үр дүн хэмждэг шүү дээ. Тэгэхээр ретрит гэдэг нь ухуур гэсэн. Энэ завгүй хэвд арцаас өөрийгөө суулж агаад, өөрийгөө өөр орчинд аваачиж агаад, утас шурамсаа хааж агаад, ажлаасаа өөрийгөө холдуулж агаад, гэр бүл хүүхдүүдээсээ төр зөр өөрийгөө холдуулж агаад, өөртөөгөө сайхан тухтайгаар уулзах тэр мөчийг хэлж байгаа. Өдөрт олон цагаар бясалгах хийх байж болно. Өөрийгөө байгаагаар нь зөнгөөр нь хүлээж аваад өөртөөгөө нэг сайхан уулзаад, нинж дулаан хандаад, хэрэгцээг нь хангаад ярилцаад өөрийнхөө дутсан зүрх сэтгэлийн, сүнсний, биеийн, физик биений хэрэгцээнүүдийг хангах байдаг. Физик биеийн хэрэгцээ хөдлөх, тийм ээ? Сайхан унтаж амрах, нойр, хоол, эрүүл сайхан хооллох, сэтгэлийн хэрэгцээ, бусдын харилцаанд таатгарах, оюун санааны төвшөнд ойлгогдох, нэгэн хэлээр, нэгэн зур сэтгэлээр чухал өөр танд чухал зүйлийг нөгөө хүмүүс ч гэсэндээ чухал гэж аваад хүлээн авч ярилцахыг бас хэлнэ. Сүнсний хэрэгцээ бол жинхэнэ дотоод сэтгэл рүүгээ өнгийгөөд бүр эдээсийнхаа гүнд аялаад өөрийнхөө мөнхөд орших сүнстэй уулзах. Орчин үеийн нийгэм бидний амьдралын хэв дадал үнийг биднэрт өгөхгүй байгаа. Энийг заавал орчин үеийн нийгэмд өөрийгөө суулж авч иж гарахаас өөрөө аргагүй байдалд орсон. Онлайн сургалт үзээд болоод байгаа юм шиг хэрнээ ороодоо туйлдаж орж ирээд халтар малтар үзээд л яваад байгаа нь хэдийгээр баг зэрэг өөрчлөлтүүдийг өгж байгаа ч, тийм ээ? Хэдийгээр танд онлайн сургалтууд өөрчлөлтийг өгж байгаа ч ретритээс авах гүн том өөрчлөлтүүдийг, шилжилтүүдийг өгөх нь дутуу байдаг. Тэгэхээр онлайн сургалтуудыг байсаж байгаа л нэг жилдээ нэг удаа, 2 жилдээ нэг удаа явцдаг, тийм ээ? Ретриттэй хослуулах юм бол маш гоё үр дүн амсна. Тэгээ миний олон сайхан өөрчлөлөгч нар амьдралаа өөрчилж чадчихээн, ухамсараа өндөр түвшинд өргөж энерги өөрчлөн амьдралаа дараагийн түвшинд гаргаж байна. Тань ч гэсэндээ манай ретритэд ирээд өөрийгөө бүрэн цэнэглээд дараагийн он жилүүдэд ухамсарын амьдралын өсрэлт хийх урилгыг өгч байна. Эргээд олцгаая.